Би нүүрсний сонсголын одоо 2023 оны 12 сард болсон нүүрсний сонсголын үеэр адмирал одоо энэ зар түрээд байгаа одоо амар усхлын хамааралтай гэх энэ адмирал компанитай холбоотой 2 амьд гэрч оролцох асуудал яригдчихсэн юм. За энийг бол би хинч хэлж байгаагүй, би одоо хэлж байна. Нэг нь сая 23 оны 3 сард адмирал компани кемп дээр шүн унтаад өглөө босоогүй чандарлуулсан. Бүгд найрамд хятад ард улс болон Канадын иргэн Хасватар гэж юм. Энэ бол одоо энэ авилгын хэргийн гол амьд гэрч байсан. За тэгээд нас уртсан. Энэ хүн тухайн үед сонсголд оролцох байсан. Би оролцсон гэсэн мэдээлэлтэй байсан. Холбоотой байсан. Тэгээ ирээгүй өглөө. Би бол нэлээ хараад ирчих байх гэж харж ирсэн. Ирээгүй. 2 дахь хүн нь манай намын гишүүн амар усхлан гэдэг хүн бас оролцох байсан. Тэр бас оролцоогүй. Ямар шахал дарамтанд одоо орсныг бол би мэдэхгүй. За яагаад би энийг ярьж ийнө гэхээр Эрдэнэс 5 толгоон захирлаар ажиллаж байсан. Одоо нүүрсний хэрэгээр ял шитгэл шоронд ял эдэлж байгаа ган хуйг тухайн үеийн Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Дашцэвгийн амар усхланд руу Viber чат бичсэн баг. Viber-аар шалгагдаад хоригдож явахдаа юу? Viber-аар мессеж бичсэн үгүй. Захирлаар ажиллаж байх үедээ. За энэ чатн дотор 5 толгоон бүлэг ордын бор тэг дээр механизац хийж авах тухай ажиллагаа тодорхой хүмүүсээс бол бүтлгүүжж болзошгүй байна. Та анхаарал хандуулаач гэдэг мессежүүдийг бичсэн. Та бид хоёрын олон жилийн бодод төлөвлөсөн ажиллагаа бүтлгүүтэх гэдэг шүү. Энээс болоод ингээд тодорхой нэр устай хүмүүсийн нэртэй тэр нь улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүдийн нэртэй. Ийм одоо сайд гишүүд ийм одоо улмаас бүтлгүүтгэхэд эрсдэл гарч байна. Тийм учраас та одоо дарга минь та энэ асуудал дээр анхаарч өг. Өдөө хүртэл одоо энэ хүртэл энэ ажлыг ингэ төлөвлөчөөд филдэх гэдэг шүү гэсэн агуулгатай. За маш сонир тохиоллоор ерхий дарга руугаа бичиж ийн гэж бодсон чинь адилхан нэртэй хүн рүү андуураад мессеж явуулсан. За тэрд ажилтан одоо манай Чингэлтэй дүүргийн намын орны улс төрийн ажилтан байсан залуу. За тэгээд тэр залуу руу андуурч мессеж бичснээ мэдээд за залуу бол бас улс төрийн ажилтан учраас за энэ яг андуурчлаа намайг ерхий даргатаа андуураад гавигаас ийм ноцтой мессеж ирээд шүү дээ. Энэ яг андуурчлаа гэж доо. За би ер нь энэ том юмны асуудал дээр рүү орчлоо гэж айгаад уцаа нууцсан. За уцаа нуусан чинь тэр ороо өөрийнх нь гэрт Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэр бүхий ажилтнууд прокурор болон шүүгчийн зөвшөөрлгүйгээр гэртэнтэй харж орж ирж гар утсыг хайсан. Тухайн үед Чингэлтэй дүүргийн намын орон дарга нь аюур сайхан байсан. Чингэлтэй дүүргийн цагдаагийн даргыг аюур сайхан хэлж тавиулсан хамааралтай холбоотой хүн байсан. За энэ асуудал тухайн одоо иргэн надад одоо амаараа яг тань шиг миний өдөөс харж агаад бүх мессежээ үзүүлээд энэ учирлыг ярьсан. За энэ бол бас ноцтой асуудал байсан. Би маргааш нь цагдаагийн даргад үүрэг өгч Чингэлтэй дүүргийн цагдаагийн даргыг өтөр түргэн халуулсан. Наад нөхрөө өтөр түргэн зайлуулсан. Шалга гэсэн.
тухайн хүн ийм нөгөө ноцтой асуудал байсан учраас яагаад би хүнийг алгадчих чадахгүй. Та одоо ороор энэ мессежөө үзүүл яар гэж би хүнийг алгадчих чадахгүй. Энэ хуулийн байгууллагад бас мэддэггүй мэдээлэл ярьж байна. Яагаад тэгэхээр тухайн хүн өөрийнхөө амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдал айсан байсан, маш их цочролтой байсан. Яагаад тэгэхээр гэрт нь тийм хуулийн байгууллагын орж ирээд ингээд дарамтлна гэдэг бол одоо ямар ч иргэн одоо айн үстэй. Тэгээд тийм эрх мэдэлтэй нөлөө бүхий хүмүүстэй тулж байгаа ч өөрийнхөө амь наснаас айсан. Би тэрэнд нь хүндэтгэлтэй хандсан. Тийм учраас өнөөдрийг хүртэл би энэ асуудлыг тухайн иргэний аюулгүй байдал, амь насыг эрсдэлд оруулах уу гэдэг үүднээс ярьж байгаагүй. Одоо энэ чинь нүүрсний би хулгайч биш ээ. Би ямар ч холбоогүй. Би намын дарга болно. Би улсын ерөнхий сайд болно. Би энэ улсын одоо хаан болно гэж яриад байгаа үстэй. Тэгвэл бүр аюултай байдалд орно үстэй. Тэр залуугийн амнаас. Тийм учраас би хамгаалж ярьж байна. Хуулийн байгууллагын ч гэсэн одоо энэ нэвтрүүлэг гарсны дараа тэр залуу гэрчийн хамгаалтанд авах хэрэгтэй.